Эй. За, сайн байна уу? Сайн уу? Би сайн уу? Сайн. За, нэг өдөр нэвтрүүлгийн урилгыг хүлээн авсан маш их баярлалаа. За, баярлалаа. Тэгээ уунагийнхаа нэг өдөртөө танилцъя гэд зориод ирлээ. Тэгээд уунагийн нэг өдөр юу яаж өнгөртөйгөө өнөөдрийн план ямар байна? Ер нь бол энэ тент гээл газ ажил амжлаа. Гэхдээ хамгийн эхлээд яг хүүхдийн зугаас эхэлтий. Аха. За тэгээ нөгөө 12 сард шинэ жил болж байгаа. Тэгээ би бас нөгөө жонглоор бас бэлтгэл хальт хийх хэрэгтэй байгаа. Тэгээд тэр мөрийг хийгин. Тэгээд бэкбарын бас хамт олонхонтойгоо уулзах хэрэгтэй. Шинэ жилийн ажлуудыг ярих хэрэгтэй. За тэгээд нэг хальт 7 хоногт бас хүн спортоор хичээлэх хэрэгтэй. Жимд бас хаяа явдаг. Гэтэ яг тамирчин маягаар өдөр болгон бас явж чаддгүй. Яагаад гэвэл цаг нарны асуудал хэцүү байдаг. За тэгээд хоёр дахь ажил буюу бас мод гарден гэж зөндөө ажлууд байгаа. За тэгвэл өнөөдөр жингөө бид нэр ингээд камертай чамаг дагаад явах нь дээ. За окей. За тэгвэл лакс руу орох уу? Тэгээ. За. За акс салон болохоор 10-аад жил одоо үйл ажиллагаа байна. Маа найзууд ажилладаг. Өмнө нас нэвтрүүлгээр ирж ирсэн юм байна. Тийм. Одоо Монголын залуучуудаас амар их залуучууд нь одоо бас яг энэ салоноор өрсөлдөлтэй. Тэгээ манай садаа маань гэж зогсож байна. Манай сөхөө бэк гэл олон хүн байгаа да. Бисээ яслал л да. Яа ингээд симбичлээ. Симбичлээ. За одоо чоко руу. Тэ. Дээр бол засрын барьгаад ирсэн. Аха. Засраа ярилцсан да. Шалгаад. За энэ лифтэн чи 7 хүн сэлсэн шүү дээ. Тийм шүү дээ. Тэ ингээд энэ талын тавтагц. Нөгөө гэрэл шүү дээ. Тэр нөгөө нэг ингээд энэ цаашаа нэг харагддаг. Тэр нөгөө тал нь болцсон. Харин юусээс үүдэрч тээ. Эндээ тэкэнд байсан тийш очиж байгаа юм тий. Тийм гоё гоос тий. За Сөүл Плазагийн 11 давхар тий. Тий. Чоко Полис клубын террасан дээр бит хоёр гарч ирсэн байна. Тэгээ Чокод хэдэн жил ер нь ажиллаж байгаа вэ? Уунаг ер нь Чоко угнаа гэл бас хүмүүсээ мэдээд идэв шүү дээ тий. Тэгэхээр Чоко клуб маань одоо нэгдэд 3 жил болж байгаа. Ер нь. Гэтэ энийг ярихаас өмнө бас хүүхдийн зуугийн талаар бас энэ түүхэн бас салшгүй холбоотой. Яг хүүхдийн зууд байрлалд бас Калифорник ресторан байдаг. Тэнд би бас тасралтгүй 9-10 жилээр ажилласан. Тэрний өмнө бас Улаанбаатар зочдод байгаа. Тэгээ яг энэ чэнэс харагдаж байгаа. Одоо тэнд comedy lab гэж байгаа. Тэнд чи ажиллаад 4 дахь газар маань болохоор Чоко болж ирж байсан байгаа. яг үйлчлэгээний салбарт ажиллах за хүмүүс бодож иж магадгүй л дээ шөнө оройн цагаар ажиллаад ч гэдэг юм уу эрүүл мэнд за дээрэс нь ингээд алкогол хэрэглэсэн хүмүүсийг ингээд бас зохицуулах юм ажил гэдэг хэцүү гэж харж иж магадгүй. Ер нь бол хүндтэй орно. Тэгээд үйлчлэгээний салбар ер нь бол хагас диктатурны нэг байдалтай байдаг. Цаг бол цаг. Сая би өнгөрсөн шинэ жилээр л нэг гэр бүлийнхэнтэйгээ одоо 12 сарын 31-нд одоо гэртээ байж байсан шүү дээ. Шөнийн энэ амьдрал одоо гэж ярьж байгаа зарим хүмүүс. Гэхдээ энэ маань бас энэний цаана маш олон хүн ажиллаж байгаа. Маш олон хүний амьдрал бас цаана байдаг. Дээрээс нь зарим нь чин сэтгэлээ зориулж ажиллаж байгаа хүмүүс зөндөө байна. За, ийш хараад л гэж. Яг коктейл хийдэг Шейкер гэдэг үгээр нэрлэдэг тийм. Шейкер боёо тин. Тэгээд одоо яг хийх чадвар болохоор шинэ жил ойртож байна. Тэгээд шинэ жилээр бас бэлтгэл одоо яг энэ флэйр гэх тийм бартендинг гэж байгаа. Энэ нь болохоор дотроо бас хоёр янз. Тэр нэг нь шоу флэйр, тэгээд нэг нь болохоор working флэйр гэх. Шоуыг нь одоо ерөөхдөө би монголчлон хийдэг. Тэгээд тань одоо working flair нь болохоор нөгөө техникийн ард бас нэг коктейл найруулгангаа уухантай ингэ харьцаад хийх хэлж байгаа. Ер нь бол суралцсан гэсэн хүмүүс маш их байгаа. Хамгийн гол нь юу бэлтгэлийн байр хэрэгтэй. Тэгжиж нөгөө сургалтыг явуулаад ч юм өөрөө ч гэсэн тогтмол нөгөө бэлтгэл гэдэг. Одоо болохоор яг ажлынхаа газрын өрөө ч юм уу те бас тодорхой юм зөвлөгчтэй хэвстэй өрөө тэгээ жоохон өндөр таастай байх хэрэгтэй. Тийм өрөөнүүдэд ингээл бэлтгэлээ гээл явна. Хэрвээ тийм өөрийн гэсэн заалтаа болох юм бол
бас энэ төрлийн бэлтгэл одоо хичээл сургалтууд дээр ч орох боломж байгаа. Дээрээс нь коктейлийн мэдгэдэггүй уух зүйлийн соёлыг те бас мэдгэдэггүйнийг бас түгээх бас тийм бас зорилго бол байгаа. Тиймэрхүү одоо ямар нэг арга хэмжээнд дээр яг ийм үзүүлбэрүүдтэй байж байгаад коктейл хийж өгөөд яг надад ч гэдэм үү тийм хүнд өгөхөд бас айгүй гоё мэдрэмж байдаг тийм. Тэгээ хамгийн гол нь ийм байдаг бас биднес ч юм чи эрсдэлтэй алдах магадлал бас өндөртэй. Тэгэхээр тэрнээсээ өмнө халаалт хийж аваад гарчдаг байхгүй тайзруу. Тэнгүүтлээ зөвхөн одоо хорин болж илээ гэхэд хоримын одоо өсгөөдтэй зөвхөн зориулж ийсэн хийхтэй ингэ үзүүлбэртэй хийж өгвөл гал малаар хүлээ бүг гэлтэй коктейл хийхэд тул энийг хийж байгаа шүү дээ. Тэгээд тэрийг авчаал ингүүлээс өө надаа гэж баярлаа гэж амар гоё сэтгэлдээ юм үлддээ шүү дээ. Хөгжөөж чадлаа л гэж бодсон. Баярлалаа. Яа шимгэгч. За хамгийн түрүүнд маш гоё амттай коктейл байна. Баярлалаа. Баярлалаа. Манай шоунд бас ийм шинэлэг сонин содон үзүүлбэр орж ирж байгаагийн нэг нь бол яхаа аргагүй таны үзүүлбэр байлаа. Баярлалаа. Хичээлэн сайн уу? Сайн. Хичээлдээ яаж байна? Тэжгүй агуу. Өдөр өндөрлөлтөд хаяа очиж байна уу? Очиж шүү дээ. За. Нөгөө нэг ангич авах яасан. Ямар? Нөгөө. Эртэ. Та. Хүүгээ ямар хүн болоосоо гэж хүсдэг. Ер нь хүүдээ нэг ийм л зүйлийг би нэг одоо энэ ганц амьдралд нь үзүүлэх юмсан. Би нэг ийм л эцэг хүн байх юмсан гэж боддог зүйл нь. Хүүхдтэй би захиж шилдэг юм болохоор юм ба. Хүний амьдралд одоо ингээл гал нартай чинь маш олон хүн одоо хүн болж төрнө гэдэг чинь бас тий аз завшаатай зүйл шүү дээ. Тэгээд заавал би дараа болоороо ч юм уу тий баян хүн болоороо ч юм уу гэх мэт юм л сайн хүн болоод зүгээр минийхөө буруу зүйлийг хийж болохгүй гэдэг зүйлийг л буруу муухай одоо муу зүйл гэж юм бас амьдрал зөндөө байдаг энэ нийгэмд. Энэ дээр минийхөө тийм юм байж болохгүй. Тэрнээс бол чи заавал ингээл лаг онц сурах хэрэгтэй гэл мэдээж яг шаардлагын үед бол хичээлээ хийж гэнэ үү тий юм зүйлүүд байгаа. Заавал одоо нэг юм дарга болох хэрэгтэй гэл тий тийм байдаг. Би ч гэсэн багтаа ерхийлэгч болно гэж ярьж байсан. Хүүхд болгонд ярьдаг гэсэн юм байна. Тэгээд ерөнхийдөө бити буруу юм хийгээрээ дандаа зөв амьдарч зөв юм хийгээрэй гэдэг зүйлийг одоо байнга хэлдэг шүү дээ. Уулзах болгондоо заам их яасан гэл. За сайн байна уу? Тэгээ гөми битээ ярилцахаар юу яадаг хоёулаа бүгдээрээ давхар ажил хийдэг. Тэгээд бас манай багийн бас хоёр хүн байгаа. Заяа золоо гэд. Тэгээд мөнх эрдэн боёо гөми ингээд бид дөрөв ерөөхдөө бас одоо юм back bar гэсэн төслийг бас хэрэгжүүлж бас ажилладаг. Тиймэрхүү талаар байгаа. Тэгэхдээ одоо гөмитэй бас санжтын талаар ярина. Шинэ жилийн одоо арга хэмжээ болж байна. Урайг болохоор манай гөми бодож олж ирсэн. Тэгээд уух соёлыг урлагтай хослуулан бүтээх гэдэг өрөөнд бас давхараас нь хоёр дахь урай буюу бүхэм сайхан болно гэж байна. Бүгдээрээ өөдрөг байх хэрэгтэй. Нийгэм бас дутагдaltaй юм талууд байдаг ч гэсэн сөрөг мэдээлэлүүд байдаг ч гэсэн бас бүхэм сайхан болоод тэрний төлөө бас сэтгэл зүгээрээ бас илүү хүчтэй байх юм болов уу гэж бас энэ урайг бас бодсон. Бүхэм сайхан болно гэдэг чинь угаасаа л гоё болох юм шүү дээ. Тэгээд нөгөө уух соёлыг урлагтай хамт тослуулад бид нэр бүхэм сайхан болно гэсэн ер нь нэг юм ерхий концепт гэх юм. Энэ сая 7 удаа ижлүү те 7 8 лөө 7 дахь хийсэн байгаа 1 2 3 4 5 6 7 гэ back bar concept нь юм яваад тэгээд ерөөдөө season 1 нь 5-аар дуусаад 6 7 дахь нь болохоор арай өөр яваад хамгийн сүүлийнх нь болохоор back to home back bar back to home гэдэг for friends гэдэг найзуудтай бас найз нөхдөдөө зориулсан бас нэг тийм бяцхан бас ивентийг бас хийсэн. Монголда бас шилдэг тооцогдох хата
админ, дизайнер бүхэл байж байгаа. Шилдэгтээ орох угаасаа хүн болгон орохын төлөө зорих хэрэгтэй, хөдөлмөрлөх хэрэгтэй. Тэрний төлөө урамших хэрэгтэй. Тэгээ тэр саналыг хүлээж авсанд бас энд ашрамт хэлэхэд бас баярлалаа гэж хэлнэ. Окей. За 7 хоногт ер нь хэдэн удаа хичээлж байна? Нэг их хишээ. 7 хоногт нэг юм уу 2 моёрт гэл. Бас найз зөвхтүүд маань бүгдээрээ л энэ спортод хайртай дуртай хичээлдэг болохоор дагаал бас нэг хийх болохгүй шүү. Тэгээд яг цаг зав угаасаа таардаг болохоор шөнө орой бас өдөр яадаг болохоор ингээд байн голлог өдөр болгон ч юм уу өнжөөд нэг ч юм уу хийж чадахгүй. Сэтгэл нь. Гэтэ спортоор хичээлэх нь бас гоё шүү дээ. Цаг нарны асуудал, нойрны асуудал амар чухал гэдэг юм лээ. Тэгээ хоолны дэглэм гээл те. Яг миний хувьд болохоор яг жингийн хувьд ч гэсэн яг одоо олон жил яг энэ одоо жингээ барьж байгаа болохоор нэг торох ч юм уу байх тааш хөдөлгөөнд та тийм эрүүл байх та тийм лаг амар том ч юм уу тийм байх тааш зорилго маань зүрх хөдөлгөөн эрүүл бас хөдөлгөөнтэй тийм бас хүний сонголт гээл янз бүрийн зөндөө юм тэр хэлээ бодож л ирдэ штэ. За Улаанбаатарт одоо хэд болж байна? 17 цаг болж байна. 19 цагаас Mode Garden дээр ажилтаа. Дараагийн ажил байгаа. За тэгвэл 19 цаг гэтэнд болцгоо. Тэгээ найз нь гэсэн бэлтгэлээ хийчихэд тийшээ яваад хуцандраа солиод тэгэл ажил дээр очив та. 7 байх цаг 7 гэл болцдгоо. За тэгвэл 2 цагийн дараа болцсон. За окей. Яг надад зориулж хийсэн бүтээлийг одоо би амжилт байна. Амар гоё байна. Яг үнэн үү эсвэл камерын өмнө дэж гэнэ үү? Би өнөөгийн бүтээлийг одоо арга хэмжээндээр ууж ирсэн. Яг зөвхөн надад зориулсан ийм одоо бүтээл хийж байгаа. Үнэхээр бас таатай. Өнөөдрийн ингээд одоо өдөржингөө явсан ядаргаач нь тайлбар. Ядаргаа тайлах гөхтэй. Яа. Би нэртэй юм уу тий? Тэгээ нэр өгчлээ шүү. За баярлалаа. Намайг одоо хайлтаа тоглолт үзэхгүй юм найз тий. Тэгээ коктейлээ уугаад читрээ тэгээ тэрний хамтын тоглолтыг үзье. Holding hands near the Palisades and we can feel. За ингээд дуунагийн нэг өдөртөө бид хамт байлаа. Тэгээд нэвтрүүлгийн маань урилгыг хүлээж авсан найздаа маш их баярлалаа. Ажил нь өндөр хамжилттай хүсье. Ямар ч олон ажлыг амжуулдээ, ямар ч их юм хийдээ. Төгшөө улам гялалзаарай гэж хүсмээр байна найздаа. Баярлалаа. Ямар ч гэсэн нэвтрүүлэгтээ урьж оролцуулсанд тэгээд танай хамт олонд бас амжилт хүсье. Ер нь бол үйлчлэгээний салбарын бас зөндөө олон бас миний мэргэжил нэгт нөхдүүд байгаа. Тэр болгон бүгдээрээ л бас Монголынхаа үйлчлэгээний соёлыг бас хөгжүүлэхийн төлөө тий бас ингээд энэ мэтчлэн бас ажиллаж байгаа хаа гэж бас боддоо шүү дээ. Тэгэхээр завгүй яг хоногийн 24 цагт болол үнэхээр завгүй л ажилдаг хөдөлмөрч хүмүүс бас яг үйлчлэгээний салбарт ажилдаг гэдгийг өнөөдөр би болон үзэгчид маань мэдээж авлаа. Тэгээд дахин амжилт хүсье. Маш их баярлалаа. Баярлалаа. За гинээс нь ажилд орлоо. За баярлалаа. Амжилт. Баярлалаа. Амжилт. За бидэнтэй хамтсан үзэгч та бүхэндээ маш их баярлалаа. Нэг өдөр нэвтрүүлэг үзэгч та бүхэнд оролцогч болгоныхоо онцлог, за авиас бэлэг, үзэл санаа, бодол гэд бүх зүйлийг харуулахыг зорддог. Тэгээ өнөөдрийн шинэ дугаараа нэвтрүүлэгт маань за үйлчилгээний салбар, үйлчилгээний соёлыг түгээж байгаа бас мундаг залуу. За угнаа маань оролцлаа. Тэгэхээр нэг өдөр нэвтрүүлэгтээ хамт үзэгч та бүхэндээ баярлалаа. Дараагийн нэвтрүүлгээр яриг уулзлаа. Түр баяртай.